Бүгдээрэнд энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Би дархан шилжээд ирсэн. Одоо маргааш дарханд ажиллах хамгийн эхний өдөр. Жохон айцтай байна. Шинэ хамт олон шинэ ажил гээд жохон айцтай байгаа. Гэтэ зүгээрээ зорилтод ирсэн. Ард нь гарна. Угаасаа дарханыхын чинь ажлынхаа хамт олонтой удахгүй сайхан найзууд болно гэдэгт итгэлтэй байгаа. Маргааш ажилдаа авч явах гээд хаалаа бэлтжий. Маргаашийн хоол ахтай, бууцаатай, луунтай бууз хийж. Мэдээж 2 дугаар гурилтай. Одоохондоо шилжилт хөдөлгөөн хийгээг байгаа. Хотын хаяг дээрээ байна. Удахгүй дархан руу шилжнэ. Тэгээ одоохондоо нэг тийм яаралтай шилжих ажил байхгүй байгаа учраас хүүхдүүдийн цэцэрлэг эхлэхээр л намар за 8 сарын дундуур шилжилтээ хийлгэж бах уу. Ямартайж нэг нэгээр ажлуудаа амжуулаад байна. Ажлаа ямар ч хэсэг олчихсан. Ажилдаа хотод дадлага хийгээд жинхэлсэн хотдоо 7 хоног ажиллаад сая дарханд ирсэн байгаа. Тэгээ хүмүүс бас тэгэж яриад байсан. Дарханд ирчээд ажил олвол олдоц ирэн муу. Тэгэхээр ажиллаа олцоод ирвэл дээр гэсэн зөвлөгөө айгүй их сонссон. Тийм учраас хотод байхдаа ажиллаа олцоод тэндээ дадлага хийчээд тэгээд дархандаа салбарт нь ажиллах гад ирсэн байгаа. Дархан руу шилжихээр бодож байгаа, сонирхож байгаа хүмүүс байвал цаашдаа бичлэг хийгээд хүмүүстэй хуваалцаад явнаа. Одоо миний хийх байгаа бичлэгүүдийн одоо сэдв гэвэл өвдөгний бэкерийн уйлахаа байна. Мөн дарханд шилжиж ирж байгаа бичлэгүүд цаашдаа орох болно. Дарханд амьдрах хэрвээ за дэлгүүрээр бас хүнс цуглуулад явах ч юм уу, юмны үн хаан шир байна. Ер нь л бараг тэл хотынхтай адилхан дөө угаасаа супермаркетууд нь адилхан, оргил, номон гээл бүгд л энд байна. Тэгэхээр юмны үн ханш нь адилхан. Гэхдээ төгсрөл байхгүй, утаа нь бага, огт утаагүй бол биш. Хотыг бодоход утаа бүр хамаагүй бага. Тийм учраас хүүхдүүдтэйгээ амьдрахад эрүүл орчин гэж би бол харж байгаа. Миний хувьд одоо аав ээжтэйгээ хамт амьдрахаар ирсэн байгаа. Гэхдээ аав ээж манад л ажил хийдэг. Аав маань бол хөвчлэн бол гэртээ байгаа. Хуваарай юм хийдэг байсан. Одоохондоо нэг баг хийхгүй байгаа. Тэгээ манай хүүхдийг ажлын цагаар аав маань л ер нь бол харахаар байгаа. Тэгээд манай аав мэдээж 2 жоох хүүхд харахаар ядарна. Тийм учраас би дархны хүүхэд асрах тийм төв байх шиг байсан. Би тэрийг сайн судлаад бас бичлэг болгоод оруулнаа. Ядаж 7 хоногийн 2 юм уу 3 өдөр аавда туслах маягаар гэрийн үйлчлэгч гэхүү, хүүхэд асрагч гэхүү тийм хүнийг бас авч нэг хэдэн цагаар ажилуулъя. Хүлцийн нөгөөд ажилуулъя гэсэн бодлоос надад байгаа. Дан ганц ааваараа 2 хүүхэд харуулвал аав маань ядрах учраас аавынхаа ажлыг хөнгөвчлөе гэж бас бодсон бодол байгаа. Нэрээ маргааш ажил дээр очихдоо ажлынхаа хамт олон өглөөний цай бэлдээд очие гэж бодож байгаа. Их юм бишээ нэг сэндвич л аваад очтын билүү гэж бодож байгаа. Өглөө тасаад сэндвичээ бэлдээд ажлынхантайгаа очиод хамт иднэ. Яг үгүй энэ сэтгэл штэ тийм ээ. Тэгээд ажлынхаа хамт олонтой ажлын болон амьдралын сайхан найзууд болно гэдэгт итгэлтэй байгаа. Би ч өөрөө гэртээ 5 жил гарan суусан байна. 2 ойрхон төрөө 5 жил гарan гэртээ суугаад найз нөхөд ер нь бол багасчээ. За нэг гарын 5% багтах хэмжээний л ер нь бол найзууд үлдсэн байна. Ер нь бол гэртээ суугаа хугацаанд тэгэл шигшигдэл багасаал яг үнэн ч үлдэх найзууд нь улам дотно олоод нэг тийм болт юм байна. Тэгээ үлдэх нь үлдээд явах нь яваг. Тийм одоо баг урай гэх үнийг тийм үгтэй болчиход байгаа. Үүн нь бол ер нь гайгүй найз нөхдөдтэй байсан юм байлээ. Тэгээд
одоо бол зөрсөө. Одоо тэгээ ажлынхаа хамт олонтойгоо сайхан найзалж нөхөрлөөд хамт ажиллаад гоё байна гэж бодож байгаа. 5 жил гарангийн дараа ажил зарах үнэхээр гоё юм. Маш гоё. Миний хувьд дарханд ирсэн гол шалтгаан маань тайван, амгалан, стрессгүй, жаргалтай амьдрыг гэж бодож ирсэн. Тэр маань удахгүй биелээд сайхан болох байхаа. Дөнгөж өчтөр хот дарханд ирсэн байна. Маргаашнаас ажилдаа орно. Ямар ч байсан эхнээсээ хүслүүд маань биелээд эхэлсэн. Тэгээд нэрээ одоо хүмүүс нэг манифест гэл айгүй шуураад байгаа шүү дээ. Тэгээ би ч гэсэн бас дэвтэр дээр, цаасан дээр хүслээ буулгаад бичсэн баггүй юу? Одоо бичээд нилээд сар болчих. Ерөө ингээл хүсэл нэмэгдэх бүрт хүслээ бичээд л яваад байгаа. Эхнээсээ хүслүүд маань бас биелсээр байгаа. Бас манифест гэдэг зүйл бас итгэж байгаа шүү. Тэ? Орох худлаа зүйл бол биш юм бэлээ. Та бүхэн ч гэсэн хийгээд үзээрэй, хэрэгжүүлээд үзээрэй. За тэгээд та бүхэнд миний бичлэгийг үзэж байгаад маш их баярлалаа. Үн цэнтэй цагаа зориулаад үзэж байгаад үнэхээр их баярлалаа. Цаашдаа хэрэгтэй мэдээлэл, хэрэгтэй бичлэг оруулахыг хичээнэ. Тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.